Сайн байцгаана уу та бүхэнд өндрийн мэндийг хүргэе. За өнөөдөр хараа ерөнхийдөө ингээд юу яалаа л даа. Хүмүүсээс айгүй олон асуулт нийтлэг орж ирсэн. Ямар нийтлэг асуулт байсан бэ гэхээр нар хэртэлт маань яг хизээ болсон юм бэ? Яагаад ингээд нэг өдрийн наан цаана гэдэг айгүй яриад байгаа юм болоо? Яг аль өдөр нь бийсэн бэ гэдээ асууж байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо энд ингээд тэнгэрийнхаа зургийг гаргаад ирлээ. За та нарын асууж байгаа асуултны хариулт бол одоо энэ дэлгэцийн маань зүүн дээр буланд байна. Энд хараа 2025 он гэж байгааз. За тэгэнгүүтээ энэ хараа 9 сар гэж байгааз. За 9 сар. Энд 22-ны өдөр гэсэн байна. За тэгээд хойш харах юм бол эн чинь ингээд нэгд өдөр гэж байгаа. Одоо би энэ маса хөтлөж байгаа штэ. Одоо энэ хулгана. Тэгээд энд хараа шөнийн 3 цаг 53 минут байхгүй юу? Тэгэхээр яаж болох вэ гэхээр нар хэртэлт маань шөнийн 3 цаг 53 минутанд 25 оны 9 сарын 22-нд болжээ гэж ойлгоно штэ. Тэгэхээр ойлгомжтой байгаа зү одоо наана цаана гэдэг байгаа бол одоо мэдээж ингээд шүн болцсон болохоор хүмүүс мэн тэгэж яриад байгаа байх л да. Гэтэ яг тодорхой цаг нь болохоор 3 цаг 53 минут байхгүй юу? За энэ төвшөө дэрсэн цөмөр юу арчлах вэ гэхээр одоо бидний ярьдгаар лугийн сүүл маань энд байна. Лугийн толгой маань энэ байна. Энэ болохоор нөгөө нэг өмнөд хой туйл буюу раху кету одоо бидний карма энерги гэсэн үг. За энэ маань ингээд нар маань ингээд хэртэж гин дэрэгдэн сар маань байна. Хоёулаа хараа 29.5 юм дээрээс. За тэгээд яасан нөгөө YouTube дээр бичсэн байсан. За үнэн байгаарэ гэдэг нөгөө нэг санжир гарагтайгаа одоо ингээд эсрэгцлийн байртайгаа ингээд зогсчихсан байгаа. Одоо энд харагдаж байгаа да. Одоо энд ингээд харуулах юм бол одоо энэ бичгэн дээр агаад opposition тэгээд moon Saturn гэсэн байгаа. За ийм байгаа аахгүй. Тэгэд н ард нь байгаа ингээд хараа градус нарах юм бол 179 хим гэсэн байгаа. Цэгтэй агаад энэ чи ерөөсө бараг л 100% энерги нөлөөлнө гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр YouTube-ийн бичлэгийг үзсэн хүмүүс маань одоо энэ ярьж байгаа маань ойлгож байгаа гэж бодож байна. Тэгээд асуусан хүмүүс маань бас те одоо 22-ны шөнө болсон юм байна. Тийм учраас хүмүүс маань тэгэж ярьсан юм байна. Наанта цаанта яваадах нь аргагүй байна гэдгийг энэ бичлэгээс ингээд ойлгож болно. За ингээд дараагийнхаа мэдээлэл юм уу тайлбараар тэгээд ирхэн уулзцаая. Баярлалаа. Баяртай.